Яралтай болон яралтай биш байдал бүс нутгийн хөгжилд оруулах хөв нэмэр гэсэн 5 шалгуур тусгагдаагүй. Дандаа хүслийн жагсаалд оруулж ирсэн. Зардал үр ашигын шинжилгээ хийгдээгүй. Эдийн засгийн дотоод өгөөжийн хувь хэмжээ тодорхойгүй. Яаж өгөх нь тодорхойгүй. Cost benefit analysis засгийн газрын аргачлалаар хийгээгүй. Эцсийн дүндээ бага дүнтэй үр ашигтай төслүүд, өндөр дүнтэй үр ашиг багтаа төслүүд ижил эренбэлэгдээд ороод ирсэн. Одоогоор энэ дотроос харж байгаа 37 төсөл хөтөлбөр нь зөвхөн нэг аймаг сумыг хамарсан. Төсвийн хэмжээ багтаа. Орон нутгийн төсвөр сонгуужуулах боломжтой. Яралтай бас энэ хойшлуулж болох юм зөндөл биш шүү дээ. Энийг юм тодорхой шалгуураар шүүгээгүй шүү дээ. Бүгдийн нээлттэй хэл болгоё л да. Бүс нутгийн том төслүүдийн эзлэх хөв байхгүй шүү дээ. Одоо эндээс харж байхад 6 ба түүнээс дээш аймгийг хамарсан төслүүд дөнгөж 11%-тэй. Гэхдээ энэ улс чинь одоо гайгүй дундаж хөгжиж байгаа улсуудад 50-60%-тэй шүү дээ. Вьетнамын 58% байна. Би бүр өндөр хөгжилтэй улсыг яриаггүй. Индонезийн 52% байна. Тэгээ манай улс чинь энэ бүс нутгийн хөгжил болон энэ аймаг дамнсан, сум дамнсан энэ юмнуудаа хийхгүй зүгээр аймаг доторх, сум доторх юмнуудыг хийсээр байгаа дуусгаж байгаа юм. Тэгээ энийг одоо оруулж ирснээр нь дэмжээрэй гэж ингэж яриад байгаа юм. Хойшлуулж болох төслүүдийн шинжилгээ эдийн засгийн өр нөлөөг хийгээгүй шүү дээ. Одоо энэ 124 төслөөс 37 төсөл нь зөвхөн нэг аймаг юм уу нэг сумыг хамарсан. Төсвийн хэмжээ багтаа буюу 5 тэрбум бос доош. Орон нутгийн төсвөр сонгуужуулах боломжтой. Яралтай бус. Эдгээрээс ингээд 2028-аас 29 онд хойшлуулад 1.2 их найд төгрөгийг чөлөөлөөд бүс нутгийн том төслүүдэд чиглүүлэх боломжтой гэж үзэж байна. Олон улсын туршлагаас харахад энэ Өмнөд Солонгос жишээлбэл 90 онд энэ жижиг төслүүдээс 150 орчмыг хасаад чөлөөлөгдсөн бүс нутгийн том 7хон том төсөл хэрэгжүүлээд л 10 жилийн дотор хөгжсөн шүү дээ. Бид нар өнөөдөр ерөөсөө энэ хөгжлийн төлөвлөгөө биш зардлын хүсэлт мөрөөдөл гаргаад шүү дээ. Тэгээ одоо их хурлын гишүүдийн буруу гэж зарим нь яриа сууж шүү дээ. Гэхдээ ийм зарчимгүй юм дээр саналаа өгөхгүй тэгээ яах юм? Гадаад орнуудын туршлагыг хар. Айлч зарчмыг бариагүй. Хөрөнгө оруулалтын төсөл дамгаалсан тий. Бүс нутгийн хэмжээ дамгаалсан төсөл 50%-аас дээш байна гэдэг ингээд туршлагуудаар бичсэн л байгаа шүү дээ. Тэгээ энэ 5 зарчим бариагүй учраас гишүүд өөрсдийнхөө хүслийг оруулж ирээд та нар энэ олон хүмүүсийн хүслийг дийлэхгүй болчиход байгаа байхгүй юу? Өөрөө өөрсдөө ажлынхаа эренб дараалал зарчмыг гаргаж иж энэ хүмүүс чи өөрөө бас зарчимд орно шүү дээ. За, нэг минут нэмж үцэж асууя. Тэгэхээр энэ төсөлд нь бол ерөөлн 6 ба түүнээс дээш аймгийг хамарсан томоохон ийм хөгжлийн төлөвлөгөө төслүүд ороогүй нь одоо сул талтай. Тийм учраас нэгдүгээр энэ Дэлхийн банкны гаргасан аргачлалыг үндэслээд эренб дарааллын шалгуурыг 5 шалгуурыг даруй нэвтрүүлэх хэрэгтэй байна. Хоёрдугаар төсөл бүр дээр зардал үр ашигын шинжилгээ хийгээд дотоож өгөөжийг нэрх хэрэгтэй. Гуравдугаар тэр хойшлуулж болох 37 төслийг 28-29 онд шилжүүлээд чөлөөлөгдсөн 1.2 их найдыг бүс нутгийн томоохон төслүүдэд шилжүүлэх хэрэгтэй. Дөрөвдүгээр урсгал зардлын төслүүдийг бууруулж хөрөнгө оруулалтын төслүүдийг нэмэх. 5 дээр төсөл арга хэмжээний харьцааг 60-40 болгож ижил одоо манай улс энэ хөгжлийн төлөвлөгөө гэдэг сонгодог утгаараа болно. За би энэ дээр бас бүс нутгийн юмэр нь ард зүрийн бомб. Ард зүрийн тэр бомбын зам болвол Завхан аймаг, Говьолтой аймаг, Ховд аймгийн зүүн хойд, Увс аймгийн зүүн хэсэг, Баян хонгор, Хөвсгөл Аранга, Өвөр хангааг дамсан Аз намхан Азитай болон Төв Азийн бүс нутагтай холбох гол бомб. За Шадар сайд инх хоёр хариулъя. Төвшин гишүүн өөрөө хууль зөрчсөн гишүүний нэг 375 тэрбум төгрөгийн санал гаргаж энд хураалах гэж оруулж ирж байгаа юм. Ямар тооцоо судалгаа, ямар техник эдийн засгийн үндэслэл. Нөгөө талдаа эдийн засгийнхаа орлого зарлагын асуудлаа гэж хараач. Нийт төсвийн чинь 90% бараг урсгал зардал болчиход цалин дэвтгээр халамж болчиход байна шүү дээ. Хөрөнгө оруулалт хийх орон зай 27 онд байхгүй. Шилжих 3.6 тэрбумаас 2.2-ыг бид нар санхүүжуулах их усртэй. Бодит л байдаг шүү дээ. Энэ 3-4 тэрбум төгрөгийн шинэ жагсаалт орох болцоогүй шүү дээ. Та 60-40 байх ёстой гэж сайхан зүйл ярьж байна. Би дэмжиж байна. Ийм байгаасаа үлээ. Тэгвэл урсгал зардлыг битгий нэмэлт дээ. Битээ янз янзын зардал нэмсэн хуулиуд оруулж ирээд байл та.
хөгжлийнхаа дэд бүтцийг энэ суур асуудлаа шийдэж чадахгүй эрчим хүч дэд бүтц чинь хоцрогдоод эхэллээ шүү дээ. Дандаа урсгал зардал, дандаа нийгэм сайн таалагдах юм зардлуудыг санхүүжүүлчлээ. Тэгэхээр ч одоо бодит байдал маань ийм л байна. 2027 онд бид нар яг бодит байдалтайгаа нүүр тулж штэ. Шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Шилжих хөрөнгө оруулалтад дотроосоо нэг 70-80% санхүүжилж чадвал их томоохон амжилт болох гээд байна. Уул нь болдог бол нэг энэ 126 гишүүн гарчаа сандлыг бүгдийг зогсоож байгаа нэг таны хэлдэг нэг 7хон төслийг санхүүжүүлэх юмсан. Энэ дэд бүтцийн бүс нутагтай холбосон интеграц нэгдэх улс орноо ботсон хөгжлийн 7хон төслийг санхүүжүүлчихвэл бидэнд хэрэгтэй байна. Харамсалтай нь их хурлын гишүүн бүрэн ирэх гэдэг доор энэ байгаа их усрыг тал тийш чангааж байна шүү дээ. Бүх ил тойргийн төвшөнд, сумын төвшөнд чангааж байна шүү дээ. Хөвдөг гүүр, гал команд, эмнэлгийн тоног төхөөрөмж, жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж, гэр бүлийн арга хэмжээг санхүүжүүлэх гэх мэтийн метэрийн хэдэн их нийтийн зардлууд ч орж ирж шүү дээ. Энэ усны асуудал, говийг хөгжүүлэхийн тулд уулах хөгжүүлэх ус хэрэгтэй байна шүү дээ. Энэ тэргуунд эрчим хүч, ус, энэ тэргуулийг шиглэлүүд дэд бүтцийн асуудал хиймээр байна шүү дээ. Энд нэг сайхан юм ярина. Ачир дээр шал өөр санал хураалгана. Юм хоёр нүртэй байж болохгүй шүү дээ. За. Төвшин гишүүн нэмж тодруулъя. Энэ инквайри сайдын үгийг сонсохлоор их зөв бөгөөд зарчимтай ярих. Үйлдэл нь яг эсрэгээрээ. Сая би том фактаар л ярьлаа шүү дээ. Миний оруулсан 3 саналыг сонсгоо та. Улаастай хавдын зам гэж байгаа. 2 3 аймаг бус нутгийн асуудал ярьж байна. Төсвөн бэлэн. Ард зүрийн зам, явж байгаа зам ердөө одоо 80 тэрбум төгрөгийн асуудал ярьж байна. Ард зүрийн бомб, төсөв төзөн бүгдээрээ бэлэн болсон 10 тэрбум төгрөг. Одоо энэ 90 тэрбум төгрөгийн асуудлыг л оруулаад өгөө. Эн чинь өөрөө завхан Говьалта, Ховд, Увс аймгийн зөв хэсэг, Баян хонгор, Хөвсгөл, Архангаа, Өвөр хангаа гэсэн аймагуудыг Евразиатай холбох ганц горц шүү дээ. Энэ өөрөө эдийн засгийн том төлөвлөлт шүү дээ. Тэгэж ярих юм бол энэ төсөл чинь усны дараа орох ирэмбэрээ хамгийн өндөр ирэмблэгдсэн ажлууд шүү дээ. Энэ нэрмбүүдийг хийж яхад юу урсгал зардал. Би харин ч урсгал зардал хасахын төлөө бол ажилдаг. Цаашдаа ер нь боломжоор бол урсгал зардлуудыг илүү хасах ёстой. Энэ дээр бол харин санал нийлж байна. За асуулт асуусангүй. За. Гүн